Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулаас сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 16 минут тосон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Заяа, хөтлөгч Цэцэг, найруулагч Од Эрдэнэ нар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд Заяа. Өдрийн мэнд. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Барилга урхан Азия хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Прошак хийх дэлгүүрээс гисүрэтагаар Прошак багаж хэрэгслийн их дэлгүүр хамтран ажиллана. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneос гисүрэтагаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллана. За 7 хоног бүрийн мегамар гарагийн эрдэмтдийг танилцуулъя болон эхэлж байна. Өнөөдөр бид эрдэмтдийн болонгаараа Францын эрдэмтэн зохион бүтээгч анхны камерыг зохион бүтээсэн гэж нэлээд маргаантай яригддаг Louis Le Prince гэдэг хүний тухай танилцуулнаа. За тийм. Өнөөдөр чинь мегмар гараг эрдэмтдийг танилцуулъя болон явж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Louis Augustin Le Prince гэдэг энэ хүн бол 1841 онд төрсөн. За мэдээж нөгөө Франц хэл дээр бол арай өөрөөр дуудагдана. Бид нар ч ерөөхдөө нэг жоохон орс сүртэй болохоор яг принц гэдэг принцээр ингээ хэлээд юу яац сурсан гэх юм уу. За энэгээр нь явчих. Тэгэхээр Louis Le Prince бол анхны хөдөлгөөнд зураг буюу киног бүтээсэн хүн гэж хэлж болно. За тэгэхээр кино урлагийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Кино урлаг гэдэг ч юм бол одоо бүр бүхэл бүтэн тусдаа амар том салбар шүү дээ, тий. За гэхдээ олон нийтэд төдийлөн танигдаж амжаагүй марцсан зохиолч гэж түүнийг хэлдэг. Тэгээ зарим төгчид бол киноны эцэг ээж гэж энэ үнийг тодорхойлдог. За харамсалтай нь Louis Le Prince өөрийн бүтээлийн аль биесээр олон нийтэд танилцуулгаас өмнө гинтгийн сургаггүй алга болсон. Тэгээд ер нь бол түүхийн хуудаснаас арчигдсан гэж түүнийг хэлж болно л доо. Гэхдээ энэ хүн алга боллоо гэд кино урлаг бол зогсоогүй цааш үргэлжлэн хөгжөөд арилжааны хэлбэрт орсноор дэлхийн хамгийн авгаа урлагийн нэг урсгал болсон гэж хэлж болно. За яг кино үзэхэр дуртай вэ? Өөр дуртай. Ер нь хамгийн гоё гэсэн юм 3 киногоо нэрлэвэл ямар кино нэрлэх вэ? Загалмайлсан эцэг нэгт орох бах. Дараа нь бас энэ яг Франц кино Эмили гэдэг кино. За тийм. Тийм нэг сонирхолтой өөр ертөнцтэй охины тухай гардаг кино байдаг. Тэгээд Солонгосын Ким Ки-дугийн хавар зун өвөл намар гэдэг тэр кино бас айгүй гоё. Тэрийг сайн мэдэхгүй байна. Тэр гурвыг л хамгийн их нэрлэх юм болов. Би бол миний кинонуудын хамгийн нэгдүгээр чагсаал нь Шиндлерийн бүртгэл гэдэг. Айгуу гоё кино. За тэгээ цаашдаа бүр зөндөө олон кино цааш үргэлжлэнэ. Сүүлд тэр нөгөө нэг Муракамигийн юунаас бичсэн зохиолоос нөгөө Эмсгөрс гэдэг өгүүлгийн туужаас нь сэдвүүлсэн кино гарсан байлээ. Тэр Drive My Car тэр кино аюу их таалагдсан. Ер нь нэлээд дэг үргэлжлэлт орж байгаа. Маш гоё кинонууд нэрлэж дуусгааргүй л их байна. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр кино урлагийн эцэг гэдэг хүний намтартай танилцах нэ. За Louis Le Prince 1841 оны 8 сарын 28-нд Францын Мец хотод төрсөн. Гэр бүлийнхэн түүнийг Августин гэж дууддаг байжээ. Харин англиар ярьдаг найзууд нь болохоор Гас гэж дууддаг байсан. Яагаад тэгэхээр Августин гэдэг нэрнийхэн дундлын Гас гэдэг хэсэг нь болохоор Америкийн англи хэлээр яг Гас гэдэг яг шууд дууддаг. Тэгэхээр ингэж дууддаг болсон юм байна. Августин гэдэг нь гүс гэсэн үг нэ шүү дээ, тийм. За Le Prince-ийн аав нь Францын армийн их бууны хошууч, легоны хүндэт офицер, тийм цэргийн хүн байсан юм байна. Өсвөр наснда аавынхаа найз, фото гэрэл зургийн анхдагчны нэг Louis Daguerre гэдэг хүний уралданд ажилладаг байж. Тэгээд тэр Louis Daguerre гэдэг хүнийхээ нөлөөгөөр манай Prince маань 10 нас хүрэхээс өмнө гэрэл зураг, химийн талаар мэдлэгтэй, зураг, оптик линзийг юунд яаж ашиглахыг мэддэг. Ер нь фото зурагт уралсан тийм хүн болжээ. Louis Le Prince Парист уран зураг судлалаар бакалавр аваад дараа нь Германы Лайпциг их сургуульд фото химийн чиглэлээр аспирантурт суралцсан. Бас механик инженерийн суурь ойлголттой хүн байсан. Их олон талын мэдлэгтэй мундаг хүн байсан байна. Тийм байна. Ер нь инженер сэтгэлгээтэй гэж хэлж болох юм шүү дээ, тий. Инженер болон урлаг хосолсон л тийм хүн байж. За Louis Le Prince-ийг их сургуулийн багш John Whitley гэдэг хүн их сургуулийн багш нь John Whitley гэдэг хүнтэй танилцуулсан гинэ. За харин John Whitley нь болохоор түүнийг Англид ирж хамт надтай ингээд хамт ажиллаач гэд урьсан юм байна. Тэгээ 1866 онд Англи руу нүгэд Лидс хотод оршин сууж гуйл хайлуулах цорог буюу одоо грант гэж ярьдаг тий. Түүхий дангийн үйлдвэрлэлийн үйлдвэрт ажилладаг байсан юм байна. За тэгээд анхны мэргэжлийн бол угаасаа зураач хүн шүү дээ, тий. Уран зураг сонирхдаг, зурдаг. За тэгсэн чинь нөгөө өөрийг нь Англи руу ирээч гэж ураад байсан Джон гэдэг найзынх нь төрсөн эгч Сара Элизабет гэдэг хүн айгүй тийм нөгөө нэг юм авиаслаг зураач бүсгүй байж гин л дээ. За тэгээд энэ хоёр хоорондоо жан болсон. За сонирхол нэгтэй тий. Ер нь бол сонирхол нэгтэй байна гэдэг бие биендээ хайрцагтай болоход магадгүй хамгийн дөхөм арга бах тий. Тэгээд Джоныхоо эгчтэй зургаар дамжуулаад дотносоод сүүл рүүгээ гэрэлсэн.
За ингээд залуу хос Басраараа Парис руу аялаад цирк үзүүлбэр үзүүлсний дотор шидэт үзүүлбэр гэж нэмэр байсан юм байна. За тэгээд энэ үзүүлбэрийг үзэнгүүтээ Ле Пренс бүр ингээд гайхаад нөгөө үзүүлбэрийг нь дахин олон удаа дараалж очиж үзсэн байгаа байхгүй юу. Тэгээ юун түүнийг инглих айгүйх татаад байсан ингээд тэгэхээр ил тод хөдөлгөөнд дүрс за магадгүй нэг цэг дээр ингээд өнөө фокуслсан толны олон тусгал бүхий бүжгэлж байгаа арга ясны проектн за хий үзэгдлийн хувилбарыг харуулсан шидэт үзүүлбэрүүд гэх мэтчлэн түүний анхаарлыг түүний гайхшиг татсан бүр айгүй олон үзүүлбэр энд бослон гин л дээ. Тэгээд энэ үед түүний дотор хөдөлгөөнд дурсны тухай гэрэл гэд ингээд ассан гэдэг. Тий дон гэд энэ дээр нассан. За тэгээд хичнээн ингээд санаанд төрсэн байсан ч гэсэндээ яаж их арга авал мэдэхгүй байсан. За Ле Пренс болон түүний эхнэр Сара нар Англид буцаж ирээд Лидс хотын урлаг техникийн сургууль гэж хэрэглээний урлагийн сургууль өөрсдөө байгуулад металл улам ваарн дээр өнгөт гэрэл зураг буулгах засах ажиллаараа ихээхэн алдаршжээ. Тэгээд улмаар хатан хаан Викториа болон ерөнхий сайд Уильям Гладстон нарын хөрөг зургийг захиалгаар хийсэн нь одоо хүртэл гандаж ярилгүй өнгөө хадгалж чадсан байдаг юм байна. 1881 онд Ле Пренс Ленкруста Уолтон компанид ажилд орж тэдний төлөөлөгчөөр Америкт томилогджээ. Ленкруста Уолтон гэдэг компани нь болохоор товрон хийтэй ханын болон таасны хавтан нийлүүлдэг юм компани юм байна. За тэгээд энэ компани органик гаралтай модны нунтаг үрцээр хийсэн обыг бол маш их алдартай юм байна. Тэр обыг нь угааж цэвэрлэж будаж болдог бүр. За тэгээд тухайн үед бол тэр Ленкруста Уолтон гэдэг маш компани бол дэлхийд даяар маш их модонд орж исэн юм байна. За ингээд Ле Пренсийн гэр бүлээрээ Америкт очиж сууршаад хөдөлмөрийн гэрээнд дуусгар болсны дараа ч гэсэн Америк улсдаа үлдсэн байна. За Ле Пренс дээд сургуульд уран зураг, фото зургийн хичээл зааж Нью-Йоркийн Рочестерийн технологийн институтэд багшилж агаад Нью-Йорк, Вашингтон, Чикаго хотуудад үзэсгэлэнт тавигдсан томоохон хэмжээний панорам зураг, ихэвчлэн алдартай толгойнуудын зургийг бүтээдэг Францын уран бүтээлчдийн жижиг хоршоо гэх үү, бүлэг гэх үү тийм газрын менежерээр ажилладаг болсон юм байна. Зүг. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Хамтран ажиллагчаар барилга уурхайн агаас яг хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Прошак их дэлгүүрээс хэсүүрэтагаар Прошак багаж хэрэгслийн их дэлгүүр хамтран ажиллаж байгаа. За энэ Прошак гэдэг дэлгүүр болохоор барилга уурхайн багаж хэрэгслийн их дэлгүүр. Тэгээд жил болгон уламжлал болоод зохион байгуулагддаг зуны хямдрал байгаа. За тэгээ зуны хямдрал нь 6 дугаар сарын 2-оос 6 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм билээ. Тэгэхээр одоо ерөөсөө дуусахад нэг 6-7 хоног үлдсэн гэсэн үг. За зуны хямдралын үеэрээ бүх бараа нь 15% хямдраад сонгогдсон бараанууд бүр 80% хүртэл хямдардаг. Тэгэхээр багаж хэрэгсэл сонирхолтой ирчүүд маань ийш явж болно. За нөхөртөө ч юм уу тий эсвэл ингээд найз залуудаа өвөөдөө багаж хэрэгсэл бэлгэлж байгаа хүмүүс Прошак дээр зорж очиж болно. Ер нь ингээд эрэгтэй хүнд ямар бэлэг өгвөл зүгээр юм бэ гэдгсэн чи яг ажил мэргэжлийн тухайд бол яг нэг юм инженер ч юм уу хийж байгаа хүмүүст бол багаж хэрэгсэл хамгийн чухал гэдэг юм билээ шүү дээ. За тэгээд яг би өөрөө яг юм байдалд орж ирсэн байхгүй нөхөртөө нөгөө бэлэг бэлгэлгээд тэгээ юу бэлгэлэх вэ гэд угаасаа нөгөө нэг инженер болохоор ингээд ойр зургийн багаж хэрэгсэл бэлгэлээ тэгээд эмэгтэй болохоор яг хаана юу зардгийг мэдэхгүй шүү дээ. Тэгээд интернетээр хайж агаад би Прошакийг олж исэн. Тэгээд тухайн үед бас нөгөө нэг юуны цаасрын хямдралтай байсан. Хямдралтай байх үедээ бүр үнэхээр сайн хямдралт юм билээ үндсэн үнээсээ. За тэгэхээр энэ хямдрал дахиж болох гэж байгаа гэж хэлж болно. Тэгээ худалдаа авалтын үнийн дүнгээс хамраад харилцагч бүрд гарын бэлэгтэй гэж байгаа. Тэгээ бас дээрэс нь хүссэн бараагаа онлайнаар захиалаад хургуулээд авах боломжтой юм билээ. За Прошак дэлгүүрийн үед болохоор барилга уулуурхайн агаас яг хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг нэг дөрөөс авах боломжтой дэлхийн тэргүүлэгч брэндүүд энд байгаа. Дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүнүүд тэгээ 6 дугаар сарын 2-оос 31-нд дуустал ингээ хямдрал зарлчихсан байгаа. За тэгээд дээрэс нь баталгаа дугацаа гар болон цахилгаан багаж хэрэгсэл дээрээ 6 сарын генератор дээрээ 1 жилийн баталгаа дугацааг олгодог. Тэгэхээр бид нар ямар нэг энэ хугацаанд дотор ямар нэг эвдрэл гэмтэл гарлаа гэж бодох юм бол за муугаар бодох юм бол Прошак дээр очиод солиулж болох нэ ийм үйлчилгээ байгаа. Тэгээ дээрэс нь StorePay байд юм билий нэр айгуу гоё. За нэг жоохон үнэтэй юм шиг санагдаад байх юм бол StorePay-гээр 4 байгаад авчих боломжтой. Энэ бол үнэхээр гоё боломж. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 18 11 11 гэсэн дугаараас авна. 77 18 11 11. Яармгийн гүрний зүүн талд MSM Group-ийн компани байранд байрлаж байгаа. Тэгээ Прошак багаж хэрэгслийн дэлгүүргээд замд явж байхад яг харагддсан билээ. Тэр нөгөө нэг Яармгийн гүрнээс наашаа 5 богд руу орж ирж яхад тэр уулзар дээр байдаг. За баярлалаа нэвтрүүлэгтээ барилга уулуурхайн агаас яг хүртэлх бүх төрлийн багаж хэрэгслийг Прошак их дэлгүүрээс гисүүрэтагаар хамтран ажиллалаа Прошак их дэлгүүр.
За цаашаа зохиолоо хэдүүлээ өргөлжлүүлнэ. Люпренсийн талаар ярьж байгаа тийм ээ. Тий. За тэгээ энэ хугацаанд хөдөлгөөнд гэрэл зураг үйлдвэрлэх туршилт хийсэн 16 лиз ашигласан камер зохион бүтээж эхэлсэн юм байна л да. Тэгээд түүний патент авсан анхны бүтээл нь угаасаа энэ нөгөө нэг 16 линз ашиглаж зохиосон камер юм байна. За хэдийгээр камер хөдөлгөөнийг барьж авах чадвартай байсан ч гэсэндээ энэ бүрэн амжилтанд хүрсэнгүй. За яагаад гэхээр линз хүрэн объектыг арай өөр талаас нь аваад исэн юм байна. Тэгээд 1887 оны 5 сард их нэртэйгээ Англи руу буцсан гэж байгаа. За харин 1888 оны сүүлээр Лепренс нэг линзтэй камер бүтээж чадсан. За энэ камерыг Лидс хотын Woodhouse-line 160 гэдэг юм хаягт байрлах цэхэд туршилтын загварыг нь боловсруулад киноны зураг авалтанд ашигладаг байсан. За тэгэхээр бол түүний киноны эцэг гэж нэрлэдэг байгаа шалтгаан нь энэ угаасаа энэ хүн бүтээсэн гэсэн үг. За нэг линзтэй камера хамгийн анх 1888 оны 10 сарын 14-нд Round Heights цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг болон өөрийнхөө Adolph-ийн Баян хоор тоглож байгаа цувралын зураг авалтанд ашигласан. Ингэхдээ Eastman Kodak компани цаасаа альсан дээр авсан байдаг. За дараагийн 18 сарын хугацаанд Prince Leeds хотын гүүрийг дүрсжүүлсэн киноч хийж гүүрээр дамжин өнгөрөх замын хөдөлгөөн явган зорчигчдыг бичиж авчижээ. Louis Prince энэхүү шинэ бүтээл болох кино камера олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд 1890 оны 9 сард эхнэр хүүхдүүдийнхээ хамт Америк руу буцахаар бэлтгэжсэн. Энэ аяллаа өмнө гэхдээ Франц руу буцаад Дижон хотод байдаг ахтайгаа уулзахаар явсан юм байна. За ингээл айгүй сонирн болоод явчихж байгаа. 1890 оны 6 дугаар сарын 16-нд Дижоноос Парис орох галт тэргэнд суусан. За яг суусан нь бол үнэ. Тэгээ Парист түүнийг тосохоор хүлээжсэн хүмүүс түүнийг галт тэргэнд байгаагүй буюу ирээгүйг нь олж мэдсэн. Тэгээ Лю Пренсийг хамгийн сүүлд харсан хүн түүнийг нөгөө галт тэрэгний буудлын дээр яг үдэж гаргаж өгсөн Дижоны ах нь байж Дижон гэдэг нөгөө Дижоноос галт тэргэнд суулгаж өгсөн ах нь байлаа л да. Тэгээ түүнийг гэр бүл найз нөхдөд дахиж хизээч юусоо хараагүй. Энэ бол түүний хамгийн сүүлд харагдсан одоо ахтаал харагдсан гэсэн үг. Тэгээд ядж яхад нөгөө ингээд хүмүүс ч галт тэргийн суугатаа мэдээж нөгөө өөрийнхөө ачаат явна шүү дээ тийм ээ. Ачаатээс нь хүртэл олдоогүй. Тэгэхээр энэ бол айгүй сонио үйл явдал. Тэгээд Францын цагдаа Scotland Yard болон гэр бүлийнх нь бүр нарийн хайлт хийсэн боловч түүнийг юусоо олоогүй гэдэг. За ингээд алга болсон юм чи яах вэ? Хуулийн дагуу сургаггүй алга болсноос хойш 7 жилийн дараа буюу 1897 онд шүүх түүнийг албан ёсоор нас барсанд тооцоод тэгээ гэр бүлийнхэнд нь үр хөрөнгийг нь захиран зарцуулах эрхийг нь шилжүүлсэн юм байлээ. Ингээд сургаггүй алга болсон Louis Prince-т яг юу тохиолдсон бэ гэд хүмүүс маш олон таамаг төвшүүлсэн байдаг. За хулгайлагдсан уу, амиа хорлцсон уу, эсвэл өрсөлдөгч зохион бүтээгч Томас Эдисоны хүмүүст алуулсан уу? Эсвэл гэр бүлийн маргаанаас болоод эхнэр нь хорлцсон уу? Шинэ амьдрал эхлүүлэхээр зугтаачихсан уу? Эсвэл өв залгамжлалын асуудлаас болоод нөгөө уулзгаар очсон ах нь түүнийг хөнөөчихсөн үү гэх мэт маш олон таамагуд байдаг. Гэхдээ аль нь ч бол нотолж чадаагүй. Хоёр тий юу яг яасан мэддэхгүй ингээд сургаггүй алга болсон. Ямар ч тийм баримт байхгүй. Зүгээр л галт тэрэгэн суугаал явсан ирээгүй те. За ингээд 2003 онд Нью-Йоркийн цагдаагийн архиваас тухайн үедээ бол яг хэн болохыг тогтоож чадаагүй 1890 онд гудамжнаас олдсон танихгүй эрэгтэй хүний зураг олдсон юм байна. Цогцсныхын зураг одоо нас барсан хүний зураг олдчихсан. Тэгсэн чинь тэр зурган дээр байгаа хүн Лефренстэй айгүй адилхан байсан гинэ. Даанч тэгээд бүхэл бүтэн 113 жил өнгөрч гисэн яг Лефренс гэж баттай тогтоож чадаагүй. Тэгээд ч одоо Францын Дижонд алга болсон яаж Нью-Йоркт очсон байх вүлээ гэдэг энэ зургийг бол одоо нотолж чадаагүй байна. Хүмүүсийн яриагаар бол нөгөө өрсөлдөгч анхны бас камерыг зохион бүтээсэн гэж яриаддаг. Тийм Томас Эдисон явуулсан хөсний хүмүүс Лефренсийг Америкт авчираад алдсан байж магадгүй гэж бас их ярьдаг. Одоо 100 яриа явдаг. Ягаад гэхээр Лефренс алга болох үедээ 1889 онд Их Британд үйлдвэрсэн проекторынхаа патентыг нь авах гэж байсан юм яг алга болохын өмнө. Тэгээд патент авангуудаа яг Нью-Йоркт очиод албан ёсны үзэсгэлэн гаргаад бүтээлээ танилцуулах гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр бас айгүй эвгүй байгааз. Эвгүй. Томс Эдисон ч тухайд бүр үнэхээр хүчрхэг байсан гэдэг. Тэгээ одоо юу штэ яг Америкийн нэгдсэн улсад Томс Эдисоны нэр дээр баг 1000 гаруй 1100-аад патент байдаг. За бүр бусад улс орных нь нийлүүлэх юм бол 2300 гаруй патент байдаг штэ. Амар патент эзэмшдэг. Тэгээд ерөн жоохон хүн чанаргүй хүн байсан юм бүү гэж нэг талаас хардаг. Нөгөө талаас нь үгүй заавал нөгөө нэг юм баян байх патент авахд чинь тийм хүн чанар гэхээсээ илүү зүгээр л тэр чинь бизнес штэ. Бизнесийн арга хэрэгсэл гэж Томс Эдисоныг ярих хүмүүс байдаг те. За тэгэхээр түүний зохион бүтээсэн камер гэх зүйл нь Эдисны кинетоскоп гэдэг юм зүйлээс
энэс өмнө бүтээгдсэн. Одоо өөрөөр хэлэх юм бол Томас Эдисний тэр патент авсан байгаад гаргасан тэр нөгөө төхөөрөмжөөс нь өмнө нь Лю Френц бүтээлээ хийсэн байсан гэсэн үг. За гэтэл Томас Эдисон 1891, 1897 онуудад патент авсан байсан. Гэтэл Лю Френц болохоор 1888 онд өөрийнхөө бүтээсэн камераар бичлэг хийсэн байдаг. Тэр бичлэг нь одоо байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Томас Эдиснийг патент авахаас 3 жилийн өмнө энэ хүн камер хийчээд тэр камераараа бичлэг аваад баталгаатай нотлохоотой зүйл үлдээсэн байсан гэсэн үг шүү дээ. За 1895 онд Эдисний инженер байсан хүмүүс ажилласаа гараад Мотоскоп гэдэг ийм компани байгуулад кино камер хийжээ. За нэг компанид ажилладаг байсан хүмүүс. Харин 1898 онд эрхэм Томас Эдисон өөрийгөө кино гэх зүйлийг цор ганцаараа зохион бүтээсэн гэж тунхаглаж эхэлсэн. За кино гэдэг зүйлийг бол би хийж эхэлсэн, надаас хамааралтай зүйл гэж хэлж байгаа. Тэгээд кино камер болон кино үзүүлэх бүх үйл ажиллагаанаас би ашиг хүртэх ёстой. Би тийм эрхтэй хүн гэж бүр ингэ шаардаж эхэлсэн. Тэгээд кино төхөөрөмж үйлдвэрлэдэг бүх компаниудыг бүр Томас Эдисон шүүхт өгсөн байна. За энэ дотор нөгөө Мотоскоп гэдэг компани явж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө нэг Томас Эдисний доор ажилладаг байж байгаад тусдаа гараад кино камер хийсэн хүмүүс шүү дээ. За хариуд нь Мотоскоп компанийн Эдисон дэлхийн анхны кино камерыг хийгээгүй. Лю Френц гэдэг энэ хүн бүтээсэн гэж заргалцсан байгаа. Өөрөөр хэлбэл Томас Эдисний эсрэг юу гаргаж ирж штэ. Хамт ажиллаж исэн болохоор яг мэдчихэж байгаа байхгүй тий. За ингэхдээ Лю Френцийн хүү Адольфыг аавынхаа туршилтанд олон удаа оролцож исэн, тусалж исэн гэдэг утгаар нь гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. За хоёлоо дэмжээ ажиллагчаа танилцуулнаа. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Минопост төхөөрөмж дэмжээ ажиллаж байгаа. Минопостын үнэт чиргэлэгч болсноор таныг олон боломжууд, таны бизнесийг дэмжих давуу талууд хүлээж байна гэдгийг нэг жишээ. За энэ бол автомашины зээлийг танилцуулъя. Таны худалдаа авч байгаа автомашин шинэ Монголд орж ирээд улсын дугааргүй эсвэл Монголд унж исэн гэдгээс хамаарат урьдчилгаа 40% төлөөд үлдсэн 200 сая хүртэлх за мөн 2.8-аас 3.2% хүүтэй 60 сар хүртэлх хугацаатаагаар автомашины зээлийг унаж явах нөхцөлтэйгээр танд санал болгож байгаа. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9995 81 14 гэдэг дугаараас авах нь 9995 81 14. Нэвтрүүлгийг Минопост төхөөрөмж дэмжээ ажиллаа. Баярлалаа. За Лю Френцийн эхнэр хүүхдүүд нь Америкт очиод шүүх хуралданд оролцсон байгаа. За одоо нөгөө хүүхдийн гэрчээр дутагдсан шүү дээ тий. Лю Френцийг анхны кино камер зохион бүтээсэн гэж бүр батлаад нөгөө анхны Round Head цэцэрлэгийн бичлэг, нөгөө Лиз гүүрний бичлэг зэргийг ярьж танилцуулсан ч шүүх нөгөө хүүг нь болохоор хитрхи жоохон байсан болохоор он сараа андуурч байна гэж үзээд мэдүүлгийг нь хүчин төгөлтөр гэж үзээгүй. Йоо ямар амар юм бэ? Тэгээд ингээд амжилтанд хүрээгүй учраас шүүх Эдисоны тал шийдвэр гаргацсан. Тухайн үед ч угаасаа муухай юутай байсан л да. Нэр үнд өндөртэй байсан. Хүчтэй ч байсан. Тий, Эдисон бол бас амар байсан тий. 1901 оны 101 өдөр нөгөө Лю Френцийн маань хүү Адольф Нью-Йорк дахь өөрийнхөө урланд нас барсан болцсон. Тэгээ албан ёсны дүгнэлтээр бол өөрийгөө духрууга буудсан гэж гарсан байгаа, амиа хорлсон гэж. Гэхдээ яг хүмүүс бол тэр Адольф бол өөрийгөө буудах хэмжээний тим залуу байгаагүй. Ирээдүйдээ ихтэй зорилго мөрөөдөлтэй тим залуу байсан. Өөрийгөө буудах хүн биш гэж ярьдаг байсан. Ингээд кино камерын анхдагчийн хүү дэлхийн анхны кино бичлэгүүдийн нэг дээр хөгжим тоглож гардаг тэр залуу маань нас барсан баг нэ. Тэгэхээр ерөөсөө шүүх хурлааснаас 2-3 жилийн дараа л шууд буудалсан юм биш үү? Шүүх хурал чинь 1887 88 онуудад болсон гэдэг ааш 88 онд тий. Тэгэхээр чи 1901 гэдэг чи ерөөсөө хэдхэн жилийн дараа юу ямар амар юм бэ. За тэгээд Адольф хувийн хувьд ямар хүн байсан гэхээр урлагийн маш өндөр мэдрэмжтэй аав ээжигээ дураасан. Тэгээд урлагийн авьяастай чадварлагын мартай байсан гэж хэлж болно. Ер нь аав ээж хоёр нь хоёулаа уран зургаар танилцаж гэрэлсэн хүмүүс шүү дээ. Тэгээд хүмүүс Адольфыг үхлийн шалтгааныг Эдисний гар хөл хийсэн гэж бас үздэг. Өөрөөр хэлбэл энэ нөгөө хүмүүсийн цуу яриагаар бол аав хоёрыг хоёуланг нь алдсан юм шүү дээ гэдэг ийм яриа байдаг гэсэн үг. За яагаад гэхээр Адольф Эдисний эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн шүү дээ. Тэгээд Эдисон бол тухайн цаг үедээ маш хүчтэй, бяртай, нөлөө бүхий бизнесмен байсан. Тиймээс Адольфын өхлийг тохиолдлын зүйл биш ээ. Энэ бол ер нь жоохон санаатай аллах ухааны юм хүмүүс ярьдаг юм байна. Тэгээд тэр үеийн ер нь бол нөгөө криминалистикч гэж одоо юу ч байлаа да тий айгу хэцүүлсэн шүү дээ. Дээрэмчүүд бол хүнийг шууд буудчаал бууныхаа нөгөө кино минондар гардаг шүү дээ. Бууныхаа бариулыг нь сайхан альчураараа ч юм уу ханцуугаараа ингэ сайхан арчичаал тэгэл нөгөө хөсөөнийхээ гарт бууг нь бариулцдаг тий. Ийм л цаг үеэсэн. Тэгэхээр ер нь бол хувийнхаа хувьд өөрийгөө тийм хороох, буудах, амиа орлох, эвгүүтгэх тийм бодол ерөөсөй байгаагүй гэж гэрчүүд хэлдэг мөртлөнгөөсөө тэр хүн хүүхэд яагаад өгч вэ гэдэг айгуу сайн уу.
Үнэхээр сайн. Угаасаа тэгтээ хүмүүс яриад байна гэдэг чинь нэг учир байна л гэсэн үг. Ор үндэслэх бол юм ярихгүй шүү дээ, тий. За Adobe үхлийн тухай сонсоод нөгөө мотоскоп компани өөрсдийн камерыг Edison-ийн камераас өөр зарчмаар хийсэн гэж маргаад дахиж шүүхтэд 1902 онд шүүхтээр камерын ялгааг баталж чадаад ялсан юм байна. Оо за. Гэхдээ Edison бууж өгөөгүй. Тэр ер нь бууж өгөх юм биш л дээ. Мянган удаа GD их гэж бүтлгүүдчихэд 999 буруу арга боллоо гэж хэлсэн юу гэж бууж өгөх вэ? Тэгээд шүүхийн шийдвэрийг давж чадахгүй ч гэсэн зах зээлийг бол хянаж чадна гэж үзээд 1908 онд Motion Picture Patents Company гэдэг патентын картел байгуулсан. Өөрөөр хэлбэл монопол одоо мань хүний нөлөөгүйгээр хинч одоо патент авах боломжгүй тийм амар сүлжээ байгуулсан гэсэн. Патент авах боломжгүй, бараг кино гаргах боломжгүй, кино хийх боломжгүй амир. Эрх мэдлээ ашиглаад ийм картел байгуулсан байгаа. Энэ картел нь бүх кино үйлдвэрлэгчдийг хянах лицензгүй компаниудад камер, кино проектор зарахыг хориглох зорилготой байсан бөгөөд сансандаа ч хүрсэн. За ингээд мотоскоп компани анханасаа энэ картелд нэгдээгүй боловч хожим нь одоо хүчээр оруулсан байдаг. Ёо, бүр орохгүй гингүүд хүчээр оруулцдаг тий. Амир. За ингээд 1912 оны үед Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газар MPPC буюу түрүүний тэр хэлсэн нөгөө нэг Motion Picture Patent Company гэдэг энэ компаниг нь хэтэрхийх монопол тогтоогоод байна. Монополийг хэд дэвргээд байна. Өрсөлдөөнийг хааж байна гэж буруутгаад, бүр засгийн газар буруутгаад тэгээ шүүхэд өгсөн юм байна. А ингээд 1915 онд шүүх нь MPPC-г татан буулгаж ийж эрхэм Эдисний кино үйлдвэрлэдэг эрх мэдэл төгсгөл болоод за энтэй залхуулаад Америкийн нэгдсэн улсад Холливуд гэх юм шинэ эрдэнэ шилжих суурийг нь ингэж бэлдэж өгсөн гэж үздэг юм байна. Тэрнээс биш Томас Эдисний энэ хоёр хол энэ монопол тэр чигээрээ байсан бол Холливуд гарч ирээч үү үгүй ч үү бид нар үдээд ийм гайхалтай кино үзээч үгүй ч үл за яг үзгэлээсэн багталтаа гэтээ магадгүй хэдэн жилээр хойшлох байсан байж магадгүй л. Дарангуйлагчийг түлхэн унагч иж ард юм ялж гинэ л гэсэн үг байна. За тэгээд эсрэг талд Францууд хожим нь манай энэ алдартай хүн сургууль алга болсон гэд олон янзын таамаг төвшүүлээд түүний хэрэг дээр 90 сурвалжлах сэтгүүл зүй ажилласан юм байна л да. За тэгсэн чинь 1966 онд Жак Деслендс гэдэг хүн кино урлагийн харьцуулсан түүх гэдэг ийм ном бичсэн юм байна. За тэгээ энэ номонд Лепренсийг санхүүгийн шалтгаан болон гэр бүлийн асуудлаас болж зүхтаж алга болсон гэж бичсэн байдаг юм байна. За тэгвэл 1977 онд сэтгүүлч Лео Саваж гэдэг энэ хүн бол Дижон хотын номын сангийн захирал Pure Grass-аас түүнд үзүүлсэн тэмдэглээс нийш татаад Лепренс ичил хүйстэн байсан бөгөөд нууцлаг байдлаар Чикагод амьдарч агаад 1898 онд Чикагод нас барсан гэж тэмдэглэж үлдээсэн байт юм байна. За гэхдээ Лепренсийг ичил хүйстэн байсан гэдэг ямар ч нотлох баримт байхгүй учраас энийг бол зүгээр л гүтгэлгийн шинж чанартай гэж тооцсон байна. Ер нь алга болсон учраас маш олон таамагуд төвшүүлэгдсэн байх нь шүү дээ. Тэгэл ер нь алга болно, орс ураггүй болно гэдэг чинь хүмүүст ингээл нэг юм ярианы сэдв айгүйх болж өгөх юм тий. Яа ч юу болсон юм бол гэл. За ингээд маш олон таамагуд байсан. Энэ таамагудаас бас 1967 онд Жан Митри гэж хүн кино урлагийн түүх сэтгүүлд Лефренс бусдад алуулсан гэсэн таамаг бас төвшүүлсэн байдаг юм байна. Хэрвээ Лефренс үнэхээр алга болохыг хүссэн бол хизээч ямар ч үед алга болж болох байсан. Яахаар заавал Дижонд тийш дээ. Тэгээд яг патент авч тэр үзэсгэлэн гаргахынхаа өмнөхөн гэж. Яагаад заавал тэр үед алга болж байгаа юм. Үнэхээр одоо өөр амьдрал хөөгөөд ижил хүйстэн байсан ч юм уу эсвэл тийм байсан бол өөр үед явж болно шүү дээ. Яагаад заавал патент авахын өмнө вэ гэдэг айгүй асуудалтай. Тэгээ ер нь ижил хүйстэн байгаад ч тэр санхүүгийн асуудалтай байгаад ч тэр их нэртэйгээ маргаантай байгаад ч тэр энэ нь бол нэг тийм амир өөрийнхөө зовж бүтээсэн бүтээлийг танилцуулахаа өмнөхөн амиа хорлох шалтгаан бол биш шүү дээ. Ядчил бүтээлээ гаргачаад одоо хинж байсан те өөрөө ингэж зовж хийсэн бүтээлийг гаргачаад танилцуулчаад тэр үзэсгэлэн ингээ гаргачаад дараа нь хэрвээ ийм бодол төрсөн бол болно гэтэл яг яагаад бүтээлийг танилцуулахаас өмнөхөн ийм зүйл болваа гэдэг чинь айгүй сонио. Тийм ядаж танилцуулчаад тэр нь бүтлгүүцсэн болоос ойлгож болохоор байгаа. Тэгэхэд яг тэрнийхээ өмнө гэдэг чинь их сонио. За ингээд тийм учраас мань Лефренсийг бол сайн дураараа алга болоогүй бусдад хорлогдсон гэж үздэг. За бас нэг таамаг бол Лефренсийн тийш галт тэрэгнээс олдоогүй тий. Тэгэхээр Дижон өртөнөөс галт тэрэг нь ер нь суугаагүй хаа гэж үздэг. Тэгэхээр амьдаар нь харсан сүүлчийн үнгээд байгаа төрсөөх нь галт тэрэг нь суухыг харсан гэж бас худал мэдүүлсэн ч байж магадгүй гэсэн дүгнэлт байдаг. Тэгэхээр бас маш л маргаантай л асуудал байгаа. Тэгэхээр
одоо өв хөрөнгө авах гээд аханд ганцаараа өв хөрөнгө авахын тулд дүүгээ алсан ч гэж магадгүй гэсэн бас таамаг байгаад байдаг. Гэхдээ ингээд замд нь эдисний гар хүлүүд ингээд харалдаад ямар нэгэн өртөө буудал дээр ингээд аваа буулаа гэхэд хүн мэдээж ачаагаа орхио буухгүй шүү дээ. Ачаагаа аваа буусан байх ч магадaltaй тий. Тийм бас гинт хэрэг хийж байгаа хүмүүс уул мөрөд алдлах гээд ачааг нь аваад ч байсан байж магадгүй. Маш олон таамаг төвшүүлж болохоор байгаа. Гэхдээ тэгээ тэнд дотор ч угаасаа нөгөө зохиол бүтээл патент гэдэг янз бүрийн бичиг цаасны ажил зөндөө байсан билгүй тий. Магадгүй тэрнийх нь хойноос явсан ч юм билүү? Тэр одоо тааж мэдэхгүй юм да. Ингээд 2004 онд Парисын цагдаагийн архивд Сена Морноос олдсон живсэн үнийг гэрэл зураг хадгалагдаж байсан нь бас гарч иржээ. За. Тэгээд тэр хүн бас Le Prince-тэй бас адилхан байсан юм байна. За тэгээд нэлээд судлаад энэ Le Prince муу юм болов гэд шалгаад үзсэн чинь ерөөсөө өндөрөнд харахгүй байсан гинэ. Тэр зурган дээр байгаа хүний өндөр нь Le Prince-ийн өндөрөөс хэтэрхий намхан байсан байна гэд бас за биш байна гэж үзсэн юм байна. За Улаанбаатар хотод 14 цаг 41 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос гэсэн урайтаагаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байгаа. За бид нар гар утсан дээр Payon гэдэг энэ аппликейшнийг татаж суулгах юм бол тэн дотор ямар үйлчилгээ байна гэхэлэр хизээж хаанаас ч хүссэн газараасаа онлайнаар гэрээ байгуулад 5 сая хүртэлх зээлээ маш хялбар аргаар авах боломжтой. За хамгийн гоё нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой. Тэгээд 30 сар хүртэлх хугацаатайгаар зээл авч болно гэж байгаа. Тэрнээс биш зээлээ сард 2 удаа төлөлт тэдний өдөр төлөх юм бол бид нар бас ингээд санхүүгийн зохицуулт хийх жоохон хэцүү байдаг шүү дээ. Тэгээд гэтэл за манай цалин сард нэг удаа буудаг сар болгоны сүүлийн өдөр юадгаа бид нар цалингаа авдгаа гэх юм бол дараа сарын нэгний өдөр ч юм уу тий. Яг мөнгөтэй байх үедээ цалингаа авангуудаа л хийхгүй бас хэцүү шүү дээ. Үнэн. За тэгэхээр Payon аппликейшны захим зээлээс гадна 6 хүртэл хуваан төлөх боломжтой. Одоо аваад дараа төл үйлчилгээ байгаа. Лизингийн зээл байна, автомашины зээл, барьцаа зээл, за мөн чухал үедээ хэд ч хуваан авах боломжтой 75 сая хүртэлх орон сууц барьцаасан зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. За мөн цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нотолдог учраас энэ нь айгүй том давуу талтай болдог. Тэрнээс ч одоо ингээд би малчин юмаа гэж хэлэхээр ингээд нэг өөх зээлийн хэмжээ буурдаг ч юм уу, багасдаг ч юм уу тий. Энэ бол айгүй хэцүү байгаад байдаг шүү дээ. Тэгвэл ямар ч орлоготой байсан тухайн орлогоо та өөрийнхөө юугаар олон янзаар баталж болно гэсэн үг. За энэс гадна шинээр бизнес эрхлэгч нартаа, стартап нартаа зориулаад бизнес он гэдэг ийм шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн байгаа юм билээ. За Payon аппликейшнээрээ 50 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлтэд цалин мал бизнес зэрэг өөрийн боломжтой бүхэл орлогоороо судлуулаад 5 минутанд шийдвүлээд авах боломжтой. Хамгийн давуу тал нь гэх юм бол барьцаа хөрөнгө хамтран үүрэг эзэмсэгч шаардахгүй гэж байгаа. Би нэг зээл авах гэсэн юм а чи надтай хамт ингээд хамтран зээлгч болоод өгөөч гэвэл хэцүү байгаад идэг те хинийгээ гэхгүй те. Айгүй хэцүү юм л би нэг анх удаа цалингийн зээл авах гэсэн чи яг ингээд хамтран зээлдэг ч юм бол болоход аюу хэцүү юм. Тийм. Үнэхээр хэцүү. За тэгээд хүссэн газараасаа хаанаач хизээж хүсэлтээ онлайнаар явуулаад онлайнаар зээлээ авчих боломжтой учраас бид нар ийж очиод бицэг саас үзэлтүүд авах ямар шаардлага байхгүй. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг 75331111 гэдэг дугаараас авнаа. 75331111. За Facebook-ээс Payon-цэг TBF гэж хайх юм бол аль биесны хуудсан гараад ирнэ. Мөн townvote.finance.com гэсэн сайтад хандах юм бол бас илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. За ер нь Android үйл системтэй утасвал Google Play Store-оос, iOS үйл системтэй утасвал App Store-оос та бүхэн Payon гэдэг энэ аппликейшнийг татчихад ер нь ямар нэг үед бол шуурхай амьд орноо хэрэгтэй. Ийм аппликейшн байгаа. Баярлалаа. За нэвтрүүлгээ цаашаа үргэлжлүүлье. За ямар ч байсан ингээд зохицос олцсон юм байна. Тэрийг Le Prince биш гэд үзсэн байна тий. За хэдийгээр 1888-аас 1890 онд Le Prince-ийн ололт амжилт гайхалтай байсан ч бүтээлийнхээ үр дүнг олон нийтэд болон шинжлэх ухааны байгууллагуудад хэзээ ч юусоо үзүүлж байгаагүй. За бүтээлээ олон нийтэд үзүүлэхээс өмнө өөрөө алга болсон учраас 1920 он хүртэл түүний бүтээлүүд ингээд мартагдчихлаа. Америк нэгдсэн улсад 1894 оны 4-р сард өөрийн хувийн кинетоскопийн техник байгуулад арилжааны зорилгоор кино үзүүлсэн Томас Эдиснийг кино урлагийн зохион бүтээгч гэж хүмүүс бол үздэг. Харин Францад ах トゥ Люмьер нарыг 1895 онд Парист болсон анхны кино арилжааны чиглэлийн үзэсгэлэн зохион байгуулсан Cinematograph гэдэг ийм төхөөрөмжийн зохион бүтээсэн учраас энэ хүмүүсийг бас яг Францын талынхан бол ах トゥ Люмьерүүдийг энэ чиглэлийн хамгийн анхдагч даа гэж өргөмжилсөн. Би бол одоо энэ Люмерийн тухай аягүй сайн сонсч байсан кино урлагийг яг зохион бүтээсэн гэдэг. Анхны нэг кино гэдэг кино гэх одоо дүрс галт тэрэг хүрэлцэн ирсэн гэдэг 11 секундын тийм дүрс. Тэрийг бол ер нь одоо кино урлагийн анхны бүтээл гэж үздэг юм лээ. Тэгэнгүүт театрт сууж байгаа хүмүүс нь
яана галт тэр гэрлээ гэж бүгд босоод Цултаагаад. багтааж байгаа тэр хэсэг нь айгүй гоё. Тий дээ. За гэтэл энээс өмнө ийм үйл явдал болсон байх нэ. За ер нь бол Америкч биш, Францч биш, харин Английн Лидс хотод Лефренцийн өөрийн орон нутгийн баатар гэж үздэг. За мэдээж энэ бол ойлгомжтой. За яах вэ? Амьдрал хөөж ирсэн хүн байгааз. Гэтэ манай хотын хүргэн штэ гэдэг утгаар нь Лидс хотод бол Бүгдөө явахаар бүгд л хамаад болдог таа гэж. Үнэ. 1930 оны 12 дугаар сарын 12-нд Лидс хотын дарга Лефренцийн хуучин урлан болох 160 Woodhouse Line гэдэг ийм хүрэл дурсгалын самбарыг байршуулсан байна. За лайнд хүрэл дурсгалын самбарыг нь байршуулсан бол 2003 онд Лидсийн их сургуулийн кино, гэрэл зураг, телевизийн төвийг түүний нэрмжит болгож нэрлсэн. Түүний гэдэг нь одоо Лефренцийг ярьж штэ. За мөн Woodhouse Line дах Лефренцийн урлаг саяхны хүртэл Лидс дэх BBC-гийн салбар өөрийн офис болгож ашиглаж исэн юм билээ. Тэгээ одоо Лидсийн Beckett их сургуулийн өргөн нэвтрүүлгийн газрын цогцлборын нэг хэсэг нь болоод байгаа юм байна л да. За ийм учиртай ах нэ. За Лефренцтэй холбоотой одоо түүнтэй холбоотой хүмүүсийн хийсэн нэрээр нь байгуулсан газруудын тухай ярьж өгч байна. За Францад бол Лефренцийн найзуудын холбоо гэдэг L'Association des Amis de la France гэдэг талархлын нийгэм бий болсон нь Лион хотод одоо хүртэл байдаг юм байна. За 1990 онд Кристофер Роулинс гэдэг хүн алга болсон ороомог хөдөлгөөнд зургийг бүтээгч алдагдсан түүх гэсэн гурамсан зохиол бичээд тэрийгээрээ 4-р суваг телевизийн алга болсон ганхуур нэвтрүүлэг бүтээгээд Лефренцийн амьдралыг яг 1989 онд яг айгүй тодорхой харуулсан тийм кино хийжсэн юм байна. 1992 онд Японы киноны найруулагч Mamoru Oshii киног жинхэнэ зохион бүтээгч гэсэн бас бүтээл хийгээд тэндээ George Eastman, George Méliès, Louis Frantz тэр кино урлагийн анхны зүтгэлтнүүдийн эмгэнэлт төгсгөлд хүндэтгэл үзүүлээд ярилцах толгой гэсэн авангард уран сайхны киноос бүтээж ирсэн юм байна. Харин 2013 онд Лефренцийн амьдрал түүний патентын талаарх судалгааны шинэ материал баримт бичгүүдийг агуулсан анхны кино First Cinema гэд баримтат уран сайхны кино бүтээгдсэн. Энэ кинонд хэд хэдэн алдартай жүжигчид тоглосон бөгөөд Лефренцийн түүхийг бас маш тодорхой харуулсан байдаг юм байна. 2011 онд болохоор Английн алдарт BBC компани The Missing Reel гэдэг баримтат кино хийсэн. Бас л Лефренцийн тухай байсан. Олон кино бүтээлүүдэд түүний талаар ярьж тий. Тийм бас ингээд бас ягч 100% мартагдчихаагүй. Яг олон нийтэд л мартагдсан болохоос яг кино урлагийн хүрээндээ бол хүмүүс хүндлээд энэ хүн бол үнэхээр яг зохиосон юм аа манай бас бидний эцэг байх ёстой юм аа гэд бас айгүй их дурсаж ирсэн байдаг юмдээс харагдаж байна. За тэгээ ялангуяа бид нар өнөөдөр Монгол улсад MJL радиогийнхан бас энэ хүний тухай эргээд дурсаад ярьж штэ тий. Ер нь эрдэмтдийг танилцуулъя гэдэг энэ болон бидний нэг нэг тийм байнгын мэддэг эрдэмтэд гэхээсээ илүү түүхэнд мартагдсан. За тэгээд бүтээлээ хийж амжсан ч гэсэндээ ямар нэг эмгэнэлтэй байдлаар ч юм уу тий эсвэл ингээд цаг төрийн одоо ийм өмнөнтэй байдал болмас ч юм уу тий ямар нэгэн байдлаар түүхийн нухчаанд ингээ мартагдсан хүмүүсийг эргэж ярихыг зордгоо. За тэгээ өнөөдөр Лефренцийн талаар хэдүүлээ ярьж байна. За 2023 оны Оскарын тусгай киноны шилдэг финалийн 10 дахь удаагийн шалгаруулалт дээр Лефренцийн Round Heights цэцэрлэг төрөлтөлтөнд хийсэн нэг анхны бичлэг байгаа шүү дээ. За тийм. Анхны киноч гэж бас нэг талаар үзээд байгаа. Тэр киноных нь бичлэгийг үзээд энэ бол дэлхийн анхны кино гэж танилцуулж тэгж хүндэтгэл үзүүлсэн байдаг юм хамгийн сүүлд 2023 онд тий. Сайхан гэсэн үг шүү дээ тий. За тун сонирхолтой байлаа. Энэ түрээд нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За нэг ганц нэг комент унших юм бол төгөлдөр ингэсэн байна. Дуу муутай заяал гэдээс энэ хүн чи орилж чаддсан байл гэж энэ. Сул дуутай заяа гэд юусан. Сарагч болохоор ингэж энэ заяа хөтлөгч маань бас найруулагч юм байлээ шүү дээ. Мундаг амжилч юу гэсэн байна. За найруулагч нь болохоор Од Эрдэнэ гэж залуу байгаа. За манай заяа бол зохиолч. Тэгээд мөг ахыг юугөө чөлөөтэй байх хэдэн хугацаанд заяа битээр нөгөө тал нэвтрүүлгийг хөтлж явуулнаа. За энэ төрөд нэвтрүүлэг өндөрлөж байгаа хамтран ажиллагчаар барилга уурхайн агаас яг хүрлэх бүх төрлийн багаж хэрэгслийг Прошак ихтлгүүрээс гэсүрэтагаар багаж хэрэгслийн Прошак ихтлгүүр хамтран ажилласан. За мөн хэрэглэг бүр тохирсон зээлийг Payoneos гэсүрэтагаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээгээ үйл амсараа 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээр хэдүүлээ эргээд болзъя. Баярлалаа заяа. Баярлалаа цэцэг.